Сайн байцгаана уу? За, цаг хугацаан дээр гардаг 3 нийтлэг ашигладаг preposition-ыг эргэлзээ хэлүүлээд тайлъя. In, on, at. За, энэ 3 preposition-ыг хэрэглэхэд маш их эргэлзээ үүсдэг. Тэгвэл ямар нөхцөлд алийг нь ашиглах вэ? Тэгвэл маш их хялбар аргачлалыг хэдүүлээ хамтдаа суралцъя. Хэрв таны хэлэх гэж буй цаг хугацаа нэг өдрөөс илүү цаг хугацааг зааж байгаа бол энэ preposition-ыг ашиглана. Жишээ нь in September, in summertime, in 2023. Хэрв таны хэлэх гэж буй цаг хугацаа нэг өдөртөө тэнцүү цаг хугацааг хэлэх гэж байгаа бол on Monday, on my birthday, on Christmas day. Хэрв таны хэлэх гэж буй цаг хугацаа нэг өдрөөс бага цаг хугацааг зааж байгаа бол at preposition-ыг ашиглана. At 8 o'clock, at night, at the moment. За, ингэж